Сайн байцгаана уу? Наа бишрэлт гэдэг. Би бол загварын гэрэл зурагчин. Цаашдаа загварын болон балетийн контентуудыг та бүхэндээ хүргэх болно. Миний YouTube чаналыг үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаараар Noise Art Media-тай хамтран хальс хэрхэн угаах талаар видео хүргэх болно. Noise Art Media-гийн газар нь баримтат гэрэл зургууд авдгаар алдартай. Намайг Мөх Цэцэг гэдэг. Би 17 фильм лаб ажилтан. Бас Noise Art Media-д ажилладаг. Би ер нь гэрэл зураг авдаг, бас хальс боловсруулдаг. Тийм ер нь ажилладаг. Ерөнхийдөө одоо ямар хөө төрлийн зураг бичлэг авдаг вэ? Хвчлэн бол гудамжны ахуй амьдралын, тэгээд баримтат чиглэлийн цаг үеийн нөхцөл байдлуудтайгаа нийцсэн зураг тарахыг хичээдэг. Тэгээд хаяа бол жоохон нэг тийм амигүй юмс үзэгдлийг дарах бас сонирхолтой. Ерөнхийдөө одоо бол бидний байгаа нөхцөл бол аналог системээс өөрчлөгдсөн шүү дээ, тийм болохоор мэдээж дижитал камер бол яг бидэнд хэрэгтэй байгаа. Уусаа ингээд хэрэглэхэд ч амар цаг хугацааны хувьд ч ашиглахад ч амар тэгээд дээрээс нь зураг засах янз бүр тийм болохоор ер нь дижитал камераар хөвчлэн ажил үүрэг тэгээд амьдралынхаа юмнуудыг бол дардаг. Гэхдээ бас хальсаар зураг дардаг. Тэр нь мэдээж яг хөө төдийлэн сайн бол биш. Гэхдээ хальсаар дарах. Тэгээд тэр мэдрэмж нь бас гоё идэг. Дээрээс нь хальсаар дарсан зураг болгох нэг тийм илүү амтай, илүү өгүүлэмжтэй. Одоо илүү өгүүлэмжтэй гэж хэлэх юм чинь гэхдээ ингээд тийм юм бодогдох боломжийг олгодог. Одоо би 36 кадр зураг дарахад надад нэг кадр болгон илүү үн цэнтэй. Би нэг газараа очичоо тэр газартаа хин нэгний хүлээхтэй эсвэл нэг тухайн нөхцөл байдал хідэн одоо өдрийн нар давах уу те эсвэл шөнийн цагаар би одоо зураг авал илүү гоё болохоор байна уу гэдэг ч юм уу. Тийм бодох боломжийг бас олгож өгдөг. Тэгээд би яга хальс боловсруулдаг болсон бэ гэвэл мэдээж манай багштай холбоотой дааны багш маань ерөнхийдөө одоо зураглаач гэрэл зургийн хичээл ордог. Тэгээд тэр хичээл дээр бидэнд хальсаар зураг дарах пенхол камер гэдэг маш олон зүйлсүүдийг бас зааж исэн. Тэгээд тэрнээс улбаалаад нөгөө хальс багшийн ажил дээр ирэл анх нөгөө хальсаараа л хальсыг ингэж ороод юм биш үү? Хальсыг ингэж боловсруулд юм биш үү? Одоо хальсаар зураг дарахаас гадна хальс хэрхэн одоо боловсруулагдаж тэр зураг дарсан зураг яаж гардаг вэ гэдг нь бас сонирхолтой байсан. Тэгээд миний бас өөрийн зан төрөл тэгээд ажил хийх онцлог бүх зүйлтэй минь ер нь хальс боловсруулах ажил маань их таардаг болохоор тэгээд мэдээж хүмүүсийн маш олон ингээд дата надад үүсэж байгаа. Хүмүүс ирж хальсаа боловсруулж байгаа. Тэгээд тэр хальс болгон бас өөр ингэсэн үн цэнтэй. Надад нөгөө маш олон хальс болж ирж байгаа би бол тухай болгоны зүгээр хальс гэж харах. Эсвэл тэр хүний оронд өөрийгөө тавиад энэ хүний хальс шүү дээ. Энэ хүн чинь нэг тийм онцлог тухайн цаг мөчтөө тэр зүйлийг ингээд мэдэрч дарсан байгаа. Тийм болохоор надаар дамжуулагдаад бас тэр хальснууд боловсруулагдаад тэгээд тэр хүмүүст хүрж байгаа нь бас гоё санагддаг. Тийм. Одоо ингээ хальс боловсруулахад болохоор үе шат гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үе шатуудын нэгээс нь одоо хойшоо дараалаж хэлвэл. Мэдээж кассетын дотор дарагдсан хальсыг камернаас гаргах хэрэгтэй нэгдүгээр. Тэгээ хоёрдугаарт гарч ирсэн хальсыг бид нэр харанхуй орчинд одоо пленкын дотор ороож өгнө гэсэн үг. Ороосныхаа дараа одоо уусмал буюу тэр нөгөө хорнууд байгаа. Тэр хорнуудыг өнгөт тойр бол 3 дамжлагаар дамжина, хар цагаар бол 2 дамжлагаар дамжина. Тэгээд хор болгоныхоо зай минутын тааруулаад тэгээд нэг хорийнхоо араас заавал усаар зайлал. Тэгээд яг минутын дуустал эргүүлээд тэгээд ерөнхийдөө хальс чинь бэлэн одоо биднэрд одоо энэ тухайн объектын гэрэлттэй харах нүдэн баримжаагаар харах боломжтой болж байгаа гэсэн үг. За тэгэхээр эхлэх үү? За тийм. Гэрлээ эхлүүлж. За би сая хэлсэн шүү дээ нөгөө одоо энэ кассетын дотор байгаа хальсыг гаргахдаа за энэ бол кассет юм.
За кассетэнд нь одоо дотор нь бол 36 кадр яг өөрийн дарсан зураг байгаа. За энийг бид нар одоо энэ мэдээж энэ гэрэлтэй энэ тий гэрэлтэй орчинд бид нар яаж харанхууд орох вэ гэхээр энэ тусгай юм хайр цэгэн дотор хийж агаад тэгээд орно гэсэн үг. За энэ тусгай хайр цэгэндээ мэдээж хальсаа орох тийм сав хэрэгтэй болно шүү дээ. За сав нь болохоор яг ийм бочонк гэдэг ийм сав байгаа. За энэ савын сайн харах юм бол одоо ийм ховл байгаа. За энэ ховл болгоно ингээ 36 кадр хальс чинь энэ дотроо ингэж ороогдно гэсэн үг. За энэ нь юм салангад байгаа. Тэнгүүд ингүүл одоо төгжигдэх нь шүү дээ. Тэгээд ороогоод бочонкын дотроо хийлээ. Тэгээд шингэн усамлуудыг хийлээ. Тэгээд хальс чи одоо боловсруулагдана гэсэн үг. За эхлээд та бол бас сайн мэдэхгүй байгаа юм чинь. Одоо өөрийн чинь бас нөгөө ороож үзэх тийм практик хийж үзье те. За тэгэхээр бидэнд бол ашиглацсан хальс хэрэгтэй. За энэ бол ашиглацсан хальс. За би сайн хэлсэн шүү дээ. Энэ бочонк нэгээ салангад байгаа. За энийг ингээд жохон зөвлөн. Баярлалаа. За одоо энэ хальсны нөө цэнгэлдэг юм хэсэг баг штэ. За энэ хэсгийн үзүүрийн нөгөөс ин кассетнаас чинь гараад ирсэн хальсныхаа үзүүрийг хийлээ, зөөлөн дарлаа, чангаллаа. Ингээд чангалчж байгаа. Ингээд бэхжиж байгаа гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт нь их биенээсээ бариад тэгээ хальсаа болохоор энэ хоёр өндөгнийхөө энэ өндгөөрөө л ер нь байна. Хурууныхаа өндгөөр. Тэгээд одоо энэ ховл байгаа шүү дээ. Би түрүүний харуулдаг. Тэр ховл руугаа жохном хэлбэртэй эргүүлчихнэ. Энтлийн тий. Тэнгүүдээ хоёр талаас татна. Тэгээ энэ чинь нэг өөрөө ширк гэж дуурж байгаа. Энэ бол одоо зөв харагдаж байна гэсэн үг. Энэ жоохон чангадуу юу, сулдуу юу? Тий сул өөрийнхөө гарын аясаар энэ цаанаа угаасан ингэж би татаж ингэж ороох юм биш үү? Хэрвээ татах юм бол одоо сая энэ нөгөө чангарсан байгаа хэсэг байгаа шүү дээ. Чангарсан байгаа хэсэг чи одоо хоёр тал руу хүчтэй төдөл энэ сулрах ч юм уу тий. Тиймэрхүү магадaltaй байх. Тийм. За одоо та нэг оролтод үзье. Эхлээд яг нэг харж нүдэрээ хараад ховлдоо ингэж орд юм бэ гэдгийг харж болно тий. Дараа нь нүдэ анж байгаа, дээшээ харж байгаа ч юм уу. Ягаад гэвэл нөгөө гэрэл мэдрэхгүй орчинд харанхуй орчинд хийгддэг болохоор. Одоо тэгэхээр нөгөө бид гэрлээ дээр авсан зураг нь болохоор энэ гэрэлвээ бүр унтрааж хагаад харанхууд ингэж яана гэсэн үг үү? Сая би нөгөө энэ нөгөө энэ хайрцаг хэлсэн шүү дээ. Объект одоо гэрэлтэй байна. Гэхдээ бид нөгөө хальсаа гэрэлгүй орчинд орох хэрэгтэй болоод шүү дээ. Тийм юм чи юм харанхуй одоо юм хайрцагын дотор тусгай хайрцагт хийж агаад тэгээ орох байхгүй. Зүгээр ингэ гэрлээ унтраагаад болчихгүй юм байна. Ийм бүр харанхуй орох. Тэгэнгүүтээ гараа ингэж хийгээ тэгээд орно гэсэн. Тийм болохоор яхаа таны нүнүүд тийм бай тий. Одоохондоо юм. Яхаа ингээд хальсаа тасалчих гээд байгаа. Тэгээд яг нь даа мэдрэмжгүй юм биш үү тий. Маш мэдрэмжтэй. Тэгээд dark room бол мэдээж бүр гэрлээ унтраажаа тэр нэг улаан гэрэлт одоо цаасан дээр одоо боловсруулагдаад гараад ирсэн хальсыг чинь ингээд цаасан дээр буулгахыг бол хийж болно гэсэн үг. Тэр хүмүүс яг жоохон яндуураад идэм шиг санагдсан. Ер нь ихэнх асууж байгаа хүмүүс одоо хэдүүлээ гэрлээ унтраах уу гэдэг ч юм уу те. Эсвэл одоо гэрэлгүй орчинд хийх үү гэдэг ч юм уу. Тийм зүйл бол биш те. Эхлээд хальс боловсруулагдаж байгаа эхний үе шат бол гэрэлтэй орчиндаа л хийгдэнэ гэсэн үг. Дараа нь харин тэр боловсруулагдсан хальсаа цаасан дээр болгохдоо бид нэр тэр dark room-ыг те улаан гэрэлт байх боломжтой гэсэн үг. За одоо энийг би болохоор таныг хийж байгаа хооронд энд оруулж тийм наадах харахгүй ингээд дээшээ харж байгаа. Тийм тань хальснасаа байхгүй. Яг. Тэгээд тэг хоёр тал руугаа ингээд жоохон татаад. Тэг наа чи өөрөө угаасаа дуурах хэвээр. Тэг өндгөөрөө ингээд барьчил. Барин гэдэг нь одоо ингэж ярил. За би танд харуулъя. Иймэрхүү. Энийн жоохон ингээд ном хэлбэртэй ингэхээр. Ингээд үү? Аха. Тэгээд гэтээ өөрт өвтэйхнэр энийг ингэж хумхгүй нь штэ тий. Зүгээр л юм яг хасчин мал өөрийнхөө. Гэтээ да жоохон нумруулад гэсэн үг байхгүй. Юу Гэтээ бие чангалахгүй гой суул тэг яг энд болж штэ. Наа чи яг ахгүй. Саяныхаа ирчээрээ л яг эргүүлээд байгаа штэ. Танд аль нь илүү гэтээ эргүүлж болохоор байна, илүү тухтай байна. Тэгээ нөгөө
авсан нөгөө зураг одоо энэ чинь нөгөө ингэ зурнууд байгаа шүү дээ. Тэрнүүд нь тэрийг бас ингээд гимтэйчгүйгээд амар санаа зовдөг болохоор бас хальсандаа сайн хүрч чаддаг юм шиг тийм. Урууны хийм. Тий. Тийм зүгээр эргүүлж. Энэ нэг удацсан хальс болохоор яг бөөрөн хилэгдэж бас эргэлдэхгүй байгаа тохиолдол. Тий. Яг ингээ жоох нэг иймэрхүү бол байж болохгүй л ах та тийм. Ер нь бол ингээл гоё мэдээж хэл авах хэрэгтэй ах. Яг энэ хэсэг шиг л одоо энэ дээр харагдаж байгаа шиг л юм байх хэвээр. А тэгээ энэ яг нэг удацсан хальс учраас ингээд би битэйгээ жоох наалдаад байгаа байхгүй. А хэрвээ бас ингээд нөгөө хальсаа орохдоо хэрвээ хальс чинь ингээд удацсан ч юм уу тэ хугацаанд дууссан ч юм уу сар олон жилээр ингээд байцсан зарим нэг тийм хальснууд байх юм бол жоох юм наалдах гадах тохиолдол байдаг. Тийм болохоор ер нь ороолтон дээр айгуу сайн анхаарах хэрэгтэй. А бид нэр одоо ч гэсэн ингээд хальсаа орохдоо бас болгоомжтой анхааралтай мэдрэмжтэй бас орох хэрэгтэй. За. Одоо та нэг ер нь бол ихний ээлж нь бол ингээ бодоо тийм. Энийг болохоор ингэж ил биш энэ харах дотроо хийн тийм. Окей. Хэцүү байна. За дараагийнхыг харъя. Одоо тэнгууд явлаа. За. Чиний гэж үзэх үү? Та намайг хүчээд байх. Би зүгээр. Энэ юм маширлагдсан байдаг болохоор тий. Энийг нэрээ сая харуулах байсан уу? За энэ яг үгтэй нэг заавал харуулах шаардлага байхгүй. Энэ болохоор одоо касет чинь мэдээж камер чинь ингээд бүгдийг нэг хураацсан байгаа ш тий. Хураацсан байгаа зүйлийг ингээд одоо энэ хиллээр ингээд авдаг гэсэн үг байхгүй. Эхлээд энийг орууллаа, жоох эргүүллээ, үзүүрэн дээр нэрлээ, дараагийнхан татлаа, хоёр талын татлаа энэ ингэж гарч ирнэ гэсэн үг. Тэг би сая хэлхээ мартчихчих. Оролх байх хэрэгтэй тацтай. чи одоо ярьсны бас яриач тий. Яриач энэ уусаа хоорондоо наалтсан. Гээгүй наалахгүй. Та ч орооч гэж байгаа зү. Ороохын үед ороод бидтэй яг. Юу гэж юм бэ? Тасчгаа юу гэж юм бэ л да тий. Би дүү. Яг нөгөө нэг хальс дундаа бол тасрахгүй л тий. Зүгээр орож байгаа касетын дотор байгаа хальс шүү дээ. Касетанд байгаа хальсаа нөгөө орож явахдаа ингээд нөгөө хүчтэй татахгүй ч юм уу ингээд 36 кадраа яахгүйгээр одоо нэг 20 хэдэн кадр яснаа ингээд хайчилчих тохиолдол гардаг байхгүй. Яагаад гэвэл нэг касетанд үлдсэн тэгэхээр ингээд татгангууд тэндээ үлдсэн ч юм уу тий. Өстөр хальс бол тасрахгүй байх. Энэ дотор одоо манай. За энэ болохоор өнгөт хальс болохоор ерөнхийдөө өнгөт хороор боловсруулагдана гэсэн үг. Хороо хийхдээ ингээд босч юм уу те? Энэ нөгөө зайлах ус. Тийм зайлах ус. Яг нөгөө ус тосж байгаа шалтгаан гэвэл тогтмол ус байвал илүү зүгээр. Тийм тэгээд дээрэс нь бас усандааж гамтай мэдээж бид нэр хальс боловсруулагч байнга ус ашиглаж байгаа болохоор ингээд ус даралтад тийм тэгээд дээрэс нь крантнаас ирж байгаас өөрөө даралттай ус идэг. Тэгээд даралттай ирж байгаас мэдээж юм хөөстэй янз бүр юм юу үүсэх магадaltaй тийм болохоор өөр нь тогтмол ус ашиглавал илүү зүгээр гэсэн. Ерөнхийдөө өнгөт хорн 1-р хор, 2-р хор, 3-р хор гэсэн юм 3 дамжлагаар явагдана. За 1-р хор нь болохоор дөрс болгоно, 2-р хор нь өнгө оруулна, 3-р хор нь болохоор бэхжүүлнэ. За тэгээд энэ өнгөт хор нь болохоор C41 гэдэг хороор боловсруулагддаг. За нэг боловсруулалт одоо нэг найруулсан хороор 10-аас 15 хальс ерөнхийдөө боловсруулдаг гэсэн үг. Тэгэхээр хороо дахиж ашиглаж юм гэсэн үг үү? Тийм, дахиж ашиглаж байна гэсэн үг. Нэг найруулсан хороор 10-аас 15 хальс боловсруулал. Тэгээ ерөнхийдөө энэний чадлан дуусчих байгаа гэсэн үг байхгүй юу? 10-аас 15 гэдэг нь болохоор одоо нэг ийм хальсыг л явуулж байгаа. Тийм, нэг касет тийм бүхэл 36 кадртай хальс. За тэгээд ерөнхийдөө температур нь бол тасалгааны температур нэг 23-25 Цельсиус бол байгаа. Тэгээд одоо бидний хувьд өнгөт хорыг бол нэг 9 удаа бол ашигласан байна. Яг энэ дээр бол нөгөө ашигласан тоогоол биччихдэг гэсэн үг. За тэгээд
одоо л хэдүүлээ нэг 4 минут 30 секунд ч юм уу тий. За эсвэл юм ISO 400-тай хальс байх юм бол жоохон минутын нэг хэсэг гэж бас болдог гэсэн үг. За тэгээд одоо энэ бочоконд нь ерөнхийдөө 300 мл шингээ ордог гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө 300 мл шингэн хор одоо хийнэ л гэсэн үг. Тэгэхээр за энэ бол хор хийхээс өмнөх одоо хальсаа зайлж байгаа хорно гэсэн үг. C41. Хальсаа зайлж байгаа гэдэг нь тийм одоо жоохон зөөлрүүлж өгч байгаа тийм. Энэ бол 1 минут хамаарахгүй дотор нэг 10 сарын дайгийн давтамжтай тоолж чадвал болно. За энэ бол жоох юм зайлахаар юм шаргал юу гарч байгаа. Тэгээ зураг тахад ямар исэн юм гоё юм. Би ч болохоор өмнө 20 оноос хойш юм зураг дарж авахгүй. Тэгтээ дандаа их хвчлэн нөгөө дижитал фэшн тийм юм дижитал камер дээр зураг авчихсан. Тэгэхэд бол нөгөө нэг одоо ингээл зураг авч яхад одоо яг кадрын үн цэнийн юм бол мэддэг байсан юм билээ. Одоо болохоор ингээд сая болохоор 36 кадр гэдэг гэсэн чинь тэгэнгүүт нь чинь нөгөө одоо юу гэдэг нэг яг акшн гарлаа гэж бодоход тэрэнд нь хамаагүй шүшээд ээж болохгүй тий. Тэнгүүт нь тэр чинь дахиад айгу аль болох чанартай 36 зураг гаргах бодно шүү дээ аль болох. Тэгэл яг тийм объект бүх зүйлээ өөрчилж байгаа тий. Тэгэхээр яг тэр болгон дээр нэлийн амар үн цэнтэй санагдал. За одоо хэдэн кадр болсон байна. За гэл нэг зураг авах гэжсэн аа. За ийм юм дээр одоо кадр өгöd дахин ч сайшин чи гэдэг ч юм уу. Үрч зурдаа юу яаж тараас камертайгаа хэр танилцтай. Камертайгаа ер нь яг юу байсан. Одоо шилбэл гадаа наранд одоо ямар хуу зураг авах гэж байгаа гэдгээс шалтгаалаад тэнгүүдээ шууд хурдаа ерөнхийдөө тохируулж байгаа. Тэгэнгүүтээ өрцөө бас ерөнхийдөө ямар хуу байдлаар артлан зураг гарах уу эсвэл байглаа илүү тод гарах уу гэдгээс шалтгаалаад портрет бол ер нь бол 2.8 дээрээ одоо тааруулсангуудаа шууд одоо хурдаараа ер нь бол ингээл тааруулаад тэгээ ерөөсөө өрцөө өөрчлөхгүй зөвхөн дан хурдаараа л юм одоо ингээл тааруулаад явсан. Тэгэл ногоон болгоод нь аваад. Тэгвэл анхны хальс болохоор бас амар. Ер нь бол миний одоо анхны бараг хальс угаалт. Өмнө нь хальсаар тэгтээ зураг даржсэн. Өмнө нь ерөөсөө хальсаар дарж байгаагүй. Сая л дарсан. Тэгвэл бас аяга гоё яхана шүү дээ. Анхны өдрөнд гоё яадаг л та. Хүлээгээл. Харин тэгээ хамгийн гол нөгөө нэг дижитал камерын дээр бол одоо ингээд зураг ингээд авангуудаа яаж гарсан бол гэдгийг ингээд шууд одоо ингээд хараад мэдэрчиж байгаа шүү. Одоо ингээд шууд үр дүнгээр харж байгаа шүү. Тэгэнгүүт юун дээр болохоор хайсан камерын дээр ингээд дарчингуудаа харж чадахгүй болохоор ингээд за яаж гарсан бол гэж дотор ингээд бодоо. Яг нэг сүүлийнхээ акшнгаа төсөөлөл фокустэй гэлөө дотор фокустэй байсан. Хажууд нь яг ингээл яг нохоо ингээ гүйж таараалгууд яг аваад тийш нохоо нь яг ороод гарчуу яаж бас тэгээд нэг тиймэрхүү маягтай амар хэрнэ. Өнгөт тайлсахаар гэхдээ ямар хөлтэй гарах бол гэж явуулчихсан. Тэр харахгүй зурагчийн цай болно гэсэн. Одоо сая болохоор 2 дугаар хороо үзсэн үгүй? Окей, энэ одоо 1 дугаар хороо тий. Одоо минут нэрээ дуусах. Минут дуустлаа ерөнхийдөө бол тогтмол хурдаар ирвэл ингээ чамаа нөгөө юм эргүүлээд хань би нөгөө хороо солиод байгаа болов уу гэсэн. Тий. Юу байгаа юм? Тий, одоо энэ хорондоо хальсаа одоо найруулж ин гэсэн үг байхгүй юу энэ. Тогтмол хурдаар ер нь бол өөрийнхөө тогтмол хурдыг олчж байгаа шүү дээ. Тэгэл эргүүл. Би одоо нэг юм болт эргүүлээд байгаа юм болов. Юм эргүүлээд зөксөд харна. Тэгээд юм гэсэн чи. Тийм ээ. Одоо хальсны хоронд хүрэх юм тархалтыг нь л сайжруулж ин гэсэн үг байхгүй. Нэг хэрвээ юундаа ингээд одоо энэ бочонго дотор энэ дамартаа ингээд байгаад нь шүү дээ. Тэгэх юм бол одоо хажуу нөө перфорацтай хэсэг мэсэг ч юм уу тэд нар нь ингээд бас байхгүй болох магадaltaй ч юм уу тий. Тэгвэл бас жоохон буруу ойлгосон юм шиг. Юунууд дээрээс шууд дамрандаа хийгээл хороо хийгээл тэгэл нэг 4 минут
зүгээр 50-аад орчд юм баг гэж Тийм яг хуу 50 зүгээр нэг хэсэг эргүүлээл зүгээр ингэ зайлаал хэсэг энэ чинь нөх хүн хүний өөрийнх нь бас нэг юу. Гэтэ ерөнхийдөө бол тогтмол эргүүлж байвал айгу зүгээр гэсэн. Ганцаараа ингэж байгаа хүн бүлтэртэй. Үнтэй хараагүй. Ой хандаа яриад. Одоо энэ шиг сая нөгөө хийсэн хороо тэгээ шууд нөгөө буцаад хорлогоо буцаага хийж зам шүү дээ. Дахин угаах боломжтой болохоор. Тийм дахин угаах боломжтой болохоор. Хүчин шийдэл нэрээ дуусаагүй гэсэн үг байна шүү дээ. За тэгээ хор болгоныхоо араас заавал усаар залгасан. За одоо л таны хэлс бол өнгө орж байна л гэсэн үг. Тийм одоо 2 дугаар хоорондоо хийж байгаа болохоор. Энэ хэлс энэ дээр одоо ингээд яг нөгөө нэг бидний авсан ингээд тийм кадр болгоноор гарчин тий. Тэгэл ингээ ер нь л гэрэлт харахад ер нь бол нэг юм дүрс нь бол юм. Тийм тодорхой харагдана. За ингээд угаасныхан дараа тэгмүүдээ дараа нь явах вэ? Дараа нь хатаагаал. Хатаа гэдэг нь энэ шиг хатаагаад. Тийм гэж хатаа. За тэг болов. Хатсныхан дараа скан. Тэгэл сканер бол. Тэр нөгөө кино дээр нэг улаан тэр цаасан дээр буулгах байгаа байхгүй. Ингээд цаасан дээр тийм одоо буулгаж бас болох юм биш үү? Тийм. Гэтэ яг одоо манай дээр бол нөгөө харцаагааны л цаасны юу байгаа. Тийм болохоор өнгө тальсвал жоохон өнсөн ч юм уу тийм саарл өнгөтэй гарна гэсэн. Улаан гэрэлт ингээд идэх чинь ялсан дээр буулгах. Тийм би санд бас нэг дээр хэлсэн тий. Энэ болохоор боловсруулагдсан хальсны ард одоо буулгах зургаа сонгоод одоо саяны таны хэлдэг шиг би энэ зургийг одоо сонгоё гэж хэлж штэ. Тэрнтэй адилхан өөрийнхөө буулгах зургийг сонгоод тэрийг цаасан дээр яг тусгай бас тийм гэрэл мэдэрдгүү цаас байдаг аахгүй. Тэр цаасан дээр буулгаад тэгээд авахыг хэлж байгаа. Тэгээ тэр бол мэдээж одоо дээр үеийн одоо эмээ өвөө одоо гэр бүлийн альбомд идэх зургнууч бүгд л тийм цаасан дээр хийгдсэн. Тийм ч учраас илүү ингээд хадгалалт нэг тийм одоо ингээд блор энэ үүсч мүсэхгүй те хэвлэл амар сайн байгаад идэв шүү дээ. Одоо манай гэрийн жазанд ч хүртэл яг тийм хуучны тийм маш гоё тийм зургнууд бас байдаг. Бэхжүүлэгчээр энэ болохоор нэлээд жоохон удаан. Одоо энэ болохоор сүүдийн шат. Тийм хамгийн сүүлийн. Тэгээд ер нь хальсаа нээж орж байна. Бид энэ мөхтлөг тэгээд нэг хальсаа өгснөө тэр байнгын асуугаас та тий. Яаж гайгүй болохоор өнөөдөр амжих маргаас амжих. Тэг яг бас нөгөө хальс боловсруулаад хальс одоо скан хийх чинь бас амар их цаг ордог. Одоо бидний нийгэм чи өөрөө амар тийм завгүй болсон шүү дээ. Ер нь аль нэг шатнаас ингээл аль болох цаг юм аль болох юм аль юм болгоныг ингээл тий замжуулчих. Нэг подкаст сонсонгоо гэрээ цэвэрлэх юм тий. Нэг юм хийнгээ заавал нэг юмдаа төвлөрөх биш 2 3 юмд анхаарах хэрэгтэй болчтой. Тэгтэл нөгөө хальс боловсруулна хальс скан хийнэ гэдэг чинь яг л тухайн хальсандаа анхаарах. Тэгэл яг скан хийж ийн гэдэг нь зөвхөн гэдэг конф дараад өнгөрөх биш те. Скан хийхдээ хүртэл одоо хүрээ өнгө юмнууд нь ер нь ямар хаа те. Зарим зураг нөгөө гэрэл мэдрэх чадвар бага дарагдцсан одоо хальснууд бол автомат скан бол танихгүй тохиолдолд тэрийг нь таниулах ч юм уу те. Заавал нөгөө харах хэрэгтэй болдог. Тийм болохоор нөгөө ажиллагаа амар ихтэй. Тэгээд бас нөгөө скан нас жоох удаан уншдаг. Зураг гарсан байгаасаа л ч найдтай. Одоо ер нь бол минутанд дуусч байна. Тэгээд нээж бол харж болно. Харах уу? Тэгээ за би камера дуусчихсан дараа хэцүү байд юм аа. Нийлш. Тяаж. Ийм шиг сууж байгаа юм. Зэ. Самаа зураг маань ер нь бэлэн болсон байна. За ингээд л харагдаж байгаа. Юм харагдаж байна дүр. Харагдаж байна. Яалтаа. Гоё үгүй те ярьцаад л. Зарваатлаа.
Ямар дэч. Шүтээ. А энэ нөгөө чиний юутэй зурууд шүү дээ. Тийм ээ нөгөө Бүргэдтэй. бүргэдтэй зурнууд ээ. Хийс явж. За ингээд чиний Энэ нөгөө зураг. баахан давхиж байгаа зурнууд байна. Ингээд нөгөө нэг энэ хонь малаа тууж байгаа нэг зураг би аваад исэн. Тэгээд эднэр Аа. За янз бүр. Одоо энэ дээр бол ер нь бол юу яаж болохгүй шүү дээ тий. Нөгөө хурж мөрж бол болохгүй шүү дээ тий. Тэгээ энэ одоо ингээ хатгаараа хэр удаан хатах вэ? Одоо ерөнхийдөө бол тэгэл араас нь тэгэл сканер дээр явуулчих юм чинь тий. Хойл бол хараадах шаардлага байхгүй шүү дээ тий. Сканер дахтаа болохоор яаж сканердэг вүлээ? Тийм сканер дахтаа манайх бол 2 сканер байгаа. Epson-ы V600 Epson-ы X980 гэдэг 2 сканер байгаа. Сканерыг харж болох уу? Сканерыг харж болно. Тэнд тэгтээ нөгөө хүний хальс бас сканердж байгаа. Зүгээр л юу юм бэ штэ тий. Яг л нөгөө нэг принтер шиг л юм байт юм ба штэ тий. 6-6-аар 18 ширхэг хальс орно гэсэн үг. Тэгээд сканерт нь энэ болохоор Epson X980 гэдэг. Зөв. Тэгэл хайлаа шууд ингэж ячаал тэгэл энэ 6-6-аар нь орохоор нь шууд хайчлаад энэ дээр багтаагаал тэгэл ячт юм шүү дээ. За. Тэгвэл ингэ болцсон ер нь. За. Ингээд гоё маш гоё бас ингээд надад болон миний одоо YouTube-ийн үзэгчдэд те ингээд одоо хальс угаах мэдлэгийг зааж өгсөн. Маш их баярлаа. Бас хэсэг сонирхож хэлсээр одоо зураг дарах тийм их үйлсэнд амжилт хүсье. Бас сонирхолтой гой бичлэгүүд хийгээрэй. Тийм ээ. Маш их баярлаа. За баярлалаа. За ингээм амжилттай би тэд хальсаа угааж дууслаа. За тэгээд дараагийн влог дээр уулзтлаа. Түр баяртай баярлаа.